Хүүхэд байхын л миний амьдрал юм байсан. Үеийн хүүгүүд аавтайгаа хүчилдэж нуруунд дээр нсэн сургуулиас гарч байхад би тэнд ганцаараа л үлддэг байлаа. Бусдад дээрлэхүүлсэн хүүхэд маргааш нь сургууль дээр аавыгаа дагуулад ирдэг байхад би л хөгөрсөн үдтэйгээ ганцаараа очдөг байсан. Ээжигээ зовоохын тулд би алхам тутамдаа бүгдийг төвчж юунд ч нуурахгүй байж сурсан. Намайг Тамир гэдэг. Би сургуулаа төгсөх гэж байгаа том эр болсон. Гэвч одоо ч гэсэн ээждээ өнөөхөл дүрсгүй хүү хэвээрээ. Ээж бигээс гарчаад ирээ за. Үгүй энэ орой олсоо хайчж байгаа битээ. Сургууль саяда төгсөх болчлоо. Хичээл намайг давтдаггүй мо та нар чинь. Чимээ за. За тэгэхэд эртгээр ирээ болгоомжтой яваарай. Битийг удаарай. Аах минь нэр гайваа. Гэх тий. Хэцүүхэн л байна. Зүгнэ. Айцхан зүгс тусламжлах юм. Чи найзтай үргэлжил тусалдаг шүү дээ. Зүгээрээ хийлээ. Найз нь туслах юм бол чадхаар туслаа заа. Аав имлэг твдсэн. Мис цасалт удахгүй орно. Тэгээд яах мөнгөний асуудал. Зүгээр аваа. Найз ажил хийж байгаа за. Санаа зовлох шүү дээ. Ямар ч үед нэг нэгээ орхихгүй байх нь хөдлийн үнц нь. Өөрт хэцүү байлаач найзынхаа төлөө сэтгэл гаргах нь жинхэнэ нөхөрлөл юм. За 3 талын урт нь аав вэ? Аав вэ 3. Вэцэд зөө. Ээж хэлэхдээ аавыг нас барсан гэсэн. Тиймээс л би энэ айлын ганц эр хүн учраас багасаа л амьдралаа сайхан авч явах үүргийг өөртөө хүлээлгэсэн юм. Гэхдээ миний аав энэ дэлхийн хаана ихтэй намайг хүлээж байгаа юм шиг санагдав. Хөгжим гэдэг хүний дотоод сэтгэлийн дуу хоолой юм. Үгээр үйлдэлээр илэрхийлж чадахгүй бүхэн хөг аялгау болон сэтгэлээс минь гардаг.
Амьдралын утга учир юу юм бэ? Хүмүүс юуны төлөө төрж, юуны учир дахин ирэхгүйгээр хорвоог орхин оддог юм бол унсан ч дахин босож алхам алхмаар урагшлах хүчийг тэд хаанаас олж авдаг юм бэ? Уйтгарлаж ганцаардахад минь надад хань болдог зүйл минь сэлбэр. Энэ бүхнийг яг хизээнээс хийж эхэлснээ би сайн сандаггүй. Гэхдээ хорвоод мэндэлсэн цагаас л мод харуулдах чимээ тайртай болж хон орсон цагаас энэ модон тоглоомуудаар тоглож эхэлсэн юм шиг. Энэ бүхэн яагаад ч миний цуснд бүх биед нь шингэж би өөрийн мэдлгүй үүнд татагтаад байх шиг санагддаг. Сайн байна. Сайн байна. Би танд нэг хэдийн үзүүлч хөө. Тэгээд. За. Чи нэг өөрөө хийсэн юм уу? Тэгсэн. Зарагт холоо. Ахан зараад өрхийг бодъё. Хэд хоногоос хүрээд ирэхгүй л да. За ашгүй тэгвэл би дараа 7 хоногийн сүрэж рүү. Тэгээд. За стак баярлаа. Амьдрал шунан тэмүүлэх зүйл ямар их байдаг гэж. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийсэн анхны алхам хичнээн амттай байдаг гэж санаа. Сайн уу? Сайн байна. Чи ирэхгүй яас их удаа. Үгүй хичээлээ шалгалж өгөх хичээл. Ирж амжтай. Нөгөө сэлбэрүүд чинь бүгдээрээ зарагдчихсан. Бүгд зарагдсан. Энэ чинийх. Нэг насарын гин байснаас нэг хөдөө хаан байсан дээр нэг насар хэмжүүш байснаас нэг хөдөө хаан байсан дээр очих газар ортох тутам хийсэн сонголт тунтаа эргэлзэх нэгсэж ихсэж чийсэн болохоор онтоо зүйлийн тухай бодох хичээж үдэ цугаа дэшсэн агсан шатны топ олонний хүлдэхүүгээр цээжсэн өдөр хоног намайг огтхон хүлдэхүүгээр ээжсэн тийм болохоор би цагдаас бодсон үнтэй зүйлээ гэж байна ха нэгтэй хүрхийн тулд би олон үнтэй юм агэж хүссэн газар очсон ч гэсэн дөрөн байхгүй миний цээж энэ бол миний цагдаас юм шийдсэн бод болохоор яд нэмэр байхгүй нэг төвлөрсөн бодол лайрсан бох шиг цагдаас юм чи хэрвээ Тамра. Чингэд яагаад сэлбэр сонирхолсон юм? Тэгэхгүй би одоо өөрөө сайн мэддэг шүү дээ. Уул багасаа л сонирхолтой. Тэгээд ер нь бол архитектч болох гэж боддог. Тэгээд одоо даанч тэр мөрөөдөл дэндүү хол юм. Тийм биш шүү. Хүн зорилгондоо хүрэхэд энд мөнгө ямар хамаатай юм. Мөрөөдөлтөө хөтлөгдсөн хүнд мөнгө өөрөө аяндаа дагдаг гэдэг үстэй. Тэгээд би нэг юм ойлгохгүй. Та өөрөө яагаад сэлбэр өгсөн? Амьдрал бүх юм утгагүй болохоор зэрэг. Дуртай юмдаа хүртэл хүн дургүй болчихдог.
Гэр бүлийн аз жаргал гэдэг амьдралын аз жаргал гэсэн үг шүү дээ. Гэр бүл гэснээр та ч өөр хүүхдтэй л үү? Байсан. Гэхдээ би одоо хүртэл уулзалгүй 18 жил болж байна. Амьдрал зөв болох юм зөв завлуу чиглүүлдэг ч гэсэн нэг л буруу болох юм бол амьдрал оргонгороо эргэдэг юм билээ. Өөрийгөө таних, өөрийгөө олж авах гэдэг амьдралд хамгийн хэцүү зүйл. Анхнаасаа л зөв замаасаа гажсан бол тэр замаа дахин олно гэдэг амар биш. Амьдралд таарах олон хүмүүсийн зарим нь биднийг хайрлаж, зарим нь үзэн ядаж, шархлуулж, харин үлдсэн нь бидэнд ухаарал өгч байдаг. Оо сайн уу Тамира? Үзэгдэхгүй хаагур яваад байгаа юм. Юу хичээлд явал. За энийг нэг үзье. Энэ амун хураа өвчээд. Барт. За би энийг оролдоод үзье аа. Хуучин шиг нь болгож чадахгүй ч гэсэн сонсоход амун хуршиг дуургаж болох байхаа. Би танд үлдээл шүү за. Тэгээд Зогоох. Зогоохаа. Убано. Зогоох. Харуулын дэс сонсож модны өртс үнэрлэж явах учиртай байх та. за чи өвлөлтэй би чамд гуйж штэ. Хамгийн сүүл удаа би чамд гуй л та. Гэхдээ би уулзахгүй 18 жил болж байна. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ зөвлөгөн өнгө оруулах ухааныг амьдралаас сурсан. Бүх зүйлийг томоос эхлэх албан. Хамгийн гол нь шантралгүйгээр алхам алхмаар хөгжлөх хэрэгтэй.